Тариалан эрхлэгчдийн хувьд аж ахуйтай өрөө үржүүлэх нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ялангуяа том аж ахуйнуудын хувьд тариалах үрээ байнга худалдан авах нь зардал ихтэй учраас аж ахуйтай үр үржүүлэх нь зардал хэмнэж ашгаа нэмэгдүүлэхэд ихээхэн тустай. Тариалангийн аж ахуйн технологийн удирдлагыг хариуцсан албан тушаалтнууд болох агрономчдын хувьд зөв технологиор сортын цэвэршилт сайтай сайн чанарын үр үржүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Хэдийгээр нэг аж ахуйд хэд хэдэн сортуудыг хамттан тариалж болох боловч зөвхөн хамгийн сайн сортуудын үрийг л үржүүлэх нь оновчтой. Үүнд анхаарах нэг асуудал бол тариул оргонлын селекцийн ололт дэвшлийг бүрэн ашиглахын тулд шинээр бий болж буй сортуудыг судалж тариалангийн үйлдвэрлэлийг жил бүр шинэ сортын үрээр аялуулж байх нь зүйтэй юм аа. Энэ хичээлээр бид тариалангийн аж ахуйд үр үржүүлэхтэй холбоотой дараах асуудлуудыг авч үзнэ. За үр үржүүлэхээс өмнө тавих ёстой эхний асуулт бол ямар тариалангийн үрийг аж ахуйдаа үржүүлж болох вэ? Өөрөөр хэлбэл ургамал зүйн хувьд ямар тариалангийн үрийг үйлдвэрлэлийн нөхцөлд үржүүлэх боломжтой вэ? Урьдчилан тооцох шаардлагатай хоёр дахь асуудал бол аж ахуйтай үр үржүүлэх нь эдийн засгийн хувьд ашигтай юу? Эсвэл үр худалдаж авсан нь илүү ашигтай юу? Өөрийн аж ахуйтай холц бохирдолгүй сайн чанарын үр гаргаж авахд нэмэлт зардал гарна. Наад зах нь үр цэвэрлэх, ариутгах төхөөрөмж мөн мэргэжсэн ажилтан шаардлагатай. Ийм учраас аж ахуйтай үр үржүүлэх нь үнэхээр ашигтай юу гэдгийг зөв тооцох хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг урьдчилан тооцсны дараа мэдээж үр үйлдвэрлэлийн технологи, арга ажиллагааг зөв зохион байгуулах асуудал тавигданаа. Хийгдэх ажлууд анхаарах асуудлуудыг бид талбайд ургац сургаалтын үеэр үтрэмд гэж ерөнхийд нь 3 ангилж авч үзнэ. Үр үржүүлэхэд тавигдах дараагийн асуудал бол үрийг хаана ямар горимоор хадгалж хэрхэн савлах вэ гэдэг асуудал байна. Ингээд эцэст нь сайн чанарын үрийг зөв бэлтгэхийн тулд үр бэлтгэх орчин үеийн төхөөрөмжүүдэд ямар шаардлага тавигддаг болохыг үзнэ. Урьдчилан тооцох эхний асуудал бол ямар тариалангийн үрийг аж ахуйдаа үржүүлж болох вэ гэдэг асуулт. Монгол орны газар тариалангийн голлох тариаллууд гэж тооцож болох буудаа рапс гэсэн хоёр тариаллын хувьд энэ асуултыг хариулъя. За тариул оргонлын сорт гэсэн хичээлээр бид зөөлөн буудаа нь өөртөө тоос үртээдэг биологийн онцлогтой гэдгийг үзсэн. Төрүүлэлтийн төгсгөл үе буюу өсөлт төгсөлтийн EC59-р үе шатнд төрүүхэн дотор байрлах үржлийн хос эрхтэнтэй цэцэг хаалттай байдлаар өөртөө тоос хүртээдэг. Буудаан ургамал өөртөө тоос хүртээдэг учраас буудаан сортын цэвэршил алдагдaltaгүйгээр шин чанарууд нь дараагийн үедээ удамшдаг. Өөрөөр хэлбэл энэ жил тариалсан буудаан сортын үрийг хурааж аваад эх жил эргүүлээд тарихад тариалан чухал ач холбогдолтой сортын үзүүлэлт шин чанарууд нь алдагдаагүй байдаг. Буудаан төрүүхээ дотор хаалттай байрладаг цэцэг ямар хэсгүүдээс бүрддэг болохыг баруун талын зураг дээрээс харж байна. Буудаа болон өөртөө тоос хүртээдэг бусад тариаллуудын хувьд энэ биологийн онцлогоос нь үүсдэг давуу тал бол тариалангийн аж ахуйд үрийг нь үржүүлэхэд боломжтой байдаг. Гэхдээ тариалалт, хураалт, тээвэрлэлт, үр бэлтгэлийн ажлын явцад өөр сортын үр холилдох асуудал гардаг тул өөртөө тоос хүртээдэг тариаллуудын үржилсэн яваандаа холцтой болдог. Ийм учраас үрийг тариалангийн аж ахуйд дээд тал нь 4 жил дараалан тариад 5 дахь жилд нь сортын цэвэршилт, үрийн чанарын хувьд дээд зэрэглэлийн үрээр сэлбэж байх нь зүйтэй. За тэгвэл рапс буудаанаас ямар ялгаатай вэ? Рапс хэдийгээр өөртөө тоос хүртээдэг боловч буудаа шиг 100% биш, ойролцоогоор 70% өөртөө тоос хүртээж, үлдэх 30% нь солилцсон тоос хүртээдэг. Өөрөөр хэлбэл дунджаар 100 ширхэг рапсын оргонлын 70 нь өөртөө тоос хүртээж, харин 30 оргонл нь өөр оргонлоос тоос хүртдэг байна. Рапсын цэцэглэлтийн үедээ нээлттэй байдаг учраас өөр оргонлын
Жишээ нь хажуугийн ургамлын тоос эсвэл бүр зэрэглэлийн талбайд тариалсан өөр сортын рапсын тоос ч гэсэн салхи шавжаар зөөгдөж ирээд рапсын цэцгэнд нэвтрэн орж тоос үртэх боломжтой юм аа. Үүнийг зурган дээр бас харуулсан байна. Солилцсон тоос үртсэн рапс эрлийцчих учраас сортын шин чанараа үр удамдаа бүрэн бүтнээр нь удамшуулж чадахгүй. Ингээд үр нь генетикийн хувьд өөр болчихсон байх учраас урд сураалтаар хурааж авсан үрийг эх жил нь эргүүлээд тарихад их сортынхоо шин чанаруудыг дээчгсэн байдаг. Энэ үзэгдэл ялангуяа орчин үеийн гибрид сортуудад бүр илүү хүчтэй илэрдэг. Гибрид сортын үрийн давуу тал нь цэвэр удмын шугамуудыг эзлэжүүлсний улмаас зөвхөн нэгдүгээр үеийн удамд илэрдэг гетерозисын эффект байдаг. Тэгвэл гибрид сортын үрийг тариад хурааж авсан үрийг нь эргүүлээд тарихад энэ гетерозис илэрхгүй учраас ургацсан эс мууддаг. Эцэст нь дүгнэхэд энэ жил тариалсан рапсын үрийг эх жил нь эргүүлээд тарихад сортын шин чанар нь алдагдсан байх учраас тариалангийн аж ахуйд рапсын үрийг үржүүлэхэд тохиромж байна. Урьдчилан тооцох дараагийн асуудлыг авч үзье. Өөрийн аж ахуйдаа үр үржүүлэх нь эдийн засгийн хувьд ашигтай юу? За энэ асуултад хариулахын тулд үр худалдаж авах зардлыг аж ахуйд үр үржүүлэх зардалтай харьцуулах шаардлагатай. Хэрвээ үрээ худалдаж авна гэвэл бас л хэд хэдэн асуудлыг анхаарах хэрэгтэй болно. За тухайлбал юуны өмнө тариалахаар төлөвлөсөн сортын үр маань хэрэгцээтэй хэмжээгээр олдох уу гэдгийг судлана, тооцно. За хэдийн хэмжээний үр авах вэ гэдэг нь аж ахуйн хэмжээнээс мэдээж хамаарна. Том талбайд тариалт хийдэг аж ахуйнуудад харьцангуй их хэмжээний үр шаардлагадах ба түүнийг дагаад үр худалдаа авах зардал нь өндөр байдаг. Дараагийн тооцох асуудал бол зах зээлд борлогдож байгаа үрийн чанар шаардлага хангах уу гэдэг асуудал байна. Үрийг цэвэрлсэн үү, сортсон уу, мянган үрийн жинэн чанарын шаардлагад нийцэж байна уу, ариутсан уу, үр бэлтгэлийн ажил хийгдсэн үү? Хэрвээ хийгдээгүй эсвэл дутуу хийгдсэн бол худалдаж авсныхаа дараа гүйцээж хийхэд за тухайлбал цэвэрлэх, ариутгахад ямар зардал гарах вэ? Үр худалдаж авахын давуу сул талыг тодорхойлохын тулд эдгээр асуудлуудыг зөв боддоор тооцох шаардлагатай. За хэрвээ тариалах үрээ өөрийнхөө аж ахуйд үйлдвэрлэе гэвэл дараах асуудлуудыг тооцох шаардлагатай. Үүнд нэгдүгээр үр бэлтгэлийн ажлыг гүйцэтгэх бүтээмийн ажилчдын зардал. Хэдэн хүн нийт хэд хоног ажиллах вэ? Ямар цалин олгох вэ? Хоол, ажлын хувцас зэрэг бусад зардал хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгээ тооцно. За үр цэвэрлэх, ариутгах төхөөрөмжийн зардлыг бас тооцно. Үр бэлтгэх төхөөрөмж техникийн хувьд орчин үеийн жишгт нийцсэн үү? Чанарын шаардлагад нийцсэн үр бэлтгэж чадах уу? Эсвэл шинэ төхөөрөмж худалдаа авах шаардлагатай юу? Хэрэг шинээр авах шаардлагатай бол үүнд хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ гэдгээ бас тооцно. За мөн үрийг эрх хавар хүртэл хадгалах боломж хүчин чадал бий юу? Зориулалтын агуулгах элеватор байгаа юу? Хүчин чадал нь хүрэлцээтэй юу гэдгээ тооцно. Мөн эх жил хэдийн хэмжээний үр шаардлагыг тооцоолж энэ хэмжээний үрийг бэлтгэхэд шаардлагатай үржүүлгийн талбай хэмжээгээ тодорхойлно. Талбай хэмжээг тооцохын тулд гэхдээ аагийн дундаж ургацаа зөв төлөвлөсөн ургацаа бүрэн авч чадах уу? Өөрөөр хэлбэл аж ахуйн дунджаар ургац хэд тогтвортой вэ гэдгээ боддоор үнэлж тооцох шаардлагатай болно. Үрийн тариаланд ашиглах талбай хангалттай хэмжээнд байгаа гэж үзсэн бол уг талбай нь үр үржүүлгийн талбайд тавих шаардлагуудыг хангаж буй эсхийг шалгана. За үр үржүүлгийн талбай юуны өмнө хог ургамалгүй, ялангуяа устгахад хэцүү зэрлэг хог ургамлууд хахаагүй байх ёстой. Үрийн өндөр ургац авахд түүнчлэн талбайн хөрс үржил шим сайтай байх зэрэг бусад шаардлагууд тавигдана. Энэ талаар сүүлд нь илүү бэлгэрүүлж үзнэ. За ингээд үр үйлдвэрлэх нь нэлээд төвөгтэй. Олон талаас нь харж сайтар төлөвлөх шаардлагатай гэдгийг сая тайлбарлалаа. Ялангуяа зардал бол ихээр шаардлагадна.
Тэгвэл тариалангийн аж ахуйнуудад үр үйлдвэрлэлийн зардлыг бууруулж хэмнэх ямар боломжууд байж болох вэ? За үүнд нэгдүгээр хөрш зэрэгтэй аж ахуйнуудтай хамтарч ажиллах хувилбарыг бол бас эрэлхийлэх нь зүйтэй. Үр үржүүлэг, үр бэлтгэлийн ажлыг хамтран хийж, өтөрмийн ажилчдад болон үр бэлтгэлийн орчин үеийн төхөөрөмжөд зарцуулах зардлыг хуваалцах замаар аж ахуйнууд тус бүртээ зардал хэмнэх боломжтой. Дараагийн нэг хувилбар бол нэг нутагт нэг аж ахуй үр үржүүлэхээр тагнаж нутгийнхаа бусад аж ахуйнуудыг сайн чанарын үрээр хангах хувилбар байна. Бусад аж ахуйнууд нь бол тус бүртээ үр үржүүлэх шаардлагагүй болж нэлээд зардал хэмнэх ийм боломж үүснэ. Ингээд урьдчилан тооцох асуудлуудаа тооцоод үзэхэд буудаан үрийг аж ахуйтай үржүүлэх нь илүү ашигтай гэсэн дүгнэлт гарсан бол үр үржүүлэхийн технологи зохион байгуулалтын нэлээд хэдэн асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Тэгэхээр талбай ажил тавих шаардлага анхаарах асуудлуудыг авч үзье. Түүний өмнө тариалах үрийнхээ чанарт анхаарах хэрэгтэй. Худалдаж авсан эсвэл өөрөө үржүүлсэн нь хамаагүй үр үржүүлэхийн зориултад зөвхөн хамгийн дээд зэргийн чанартай үрээр тариалт хийнэ. За өрн тавих гол шалгуурууд нь бол аль болох жигд бөгөөд том хэмжээтэй 1000 үрийн сайтай байх. За үрийн норм тооцоход шаардлагатай чухал үзүүлэлт болох соёлох чадвар нь тогтворцсон байх. Сортын цэвэршилт сайтай холцгүй байх. Үрээр дамждаг өвчнгүй, жишээ нь хатуу харуу, тоост харуу зэрэг өвчнөөр халдварлаагүй байх. Хог оргонлын үр, бусад төрлийн үр тариа, габс зэрэг хариул оргонлын үрийн холцгүй байх. Шороо, чулуу зэрэг механик холцгүй байх. Технологийн дагуу зөв хариуцагдаж жигд улаан өнгөтэй болсон байх шаардлагатай. Анхаарах дараагийн асуудал бол үржүүлэхийн талбайг зөв сонгох. Үр үржүүлэлт аль болох хог ормолгүй, ялангуяа устгахад хэцүү, хонгой хоншуу будаа, хяаг зэрэг хог ормол ургадаггүй талбайг ашиглана. Үр үржүүлэхийн талбайн хог ургамалтай тэмцэх ажлыг тариалалтын өмнөх жил буюу урин шинт нь хийж эхэлнэ. Жишээ нь глифосат цацаж болно. Талбай хог ургамалгүй байвал ургалтын дараа өтөрмийн ажил зарцуулах зардал мөнгө цаг хугацаа багаснаа. За өндөр бөгөөд чанартай үрийн ургац авахын тулд аль болох үржил шим сайтай талбай сонгох зүйтэй. Мэргэжлийн байгууллагад хөрсний шинжилгээ хийх замаар талбай хөрснийхөө шим тэжээлийн бодисын агуулмжийг багтаалгаж болно. Талбай хөрс түншлэн шийгэн хангамж сайтай үндэс ургах гүндээ давтаршаагүй буудаан үндэс гүнд нэвтэрч ургах боломжтой байх шаардлагатай. Хөрс давтаршсан эсхийг ихэвчлэн гар өрмөөр шалгаж үздэг. За тариалтаас өмнө анхаарах ёстой дараагийн чухал асуудал бол талбайд сортын цэвэршилтийг хангах тухай асуудал байгаа. Үр үржүүлэхийн талбайд сортын цэвэршилтийг хангахын тулд сорт тус бүрийн үржүүлэхийн талбайг бусад сортын үржүүлэхийн талбайгаас болон хаваарын будаа тариалсан талбайгаас хангалттай зайгаар тусгаарлах шаардлагатай. Талбай хооронд тусгаарлах зурвас дор хаяж 1 м өргөн байна. Тусгаарлах зурвасуудыг үргэлэхгүй. Үр үржүүлэхийн талбайн байршил хэмжээг сайтар мэдж байх нь талбайд хийгдэх ордоо, ургамал хамгааллын арга хэмжээ, хог ургамал, өөр сортын холцыг дараар дүүж зайлуулах ажлыг наривчлал сайтайгаар зөв хийж гүйцэтгэхэд тустай. Талбайнуудыг хангалттай зайгаар тусгаарлаж, талбай бүрт тэмдэглэгээ байрлуулбал аль талбайд ямар сорт байсан нь уран сургалтад ажиллах компани жолоочнорт ойлгомжтой байх тул сортын цэвэршилт сайтай ургац авахд тохиомтой. Энд үзүүлсэн бүдүүрч зургуудад үр үржүүлэхийн талбайг зохион байгуулах зарим хувилбаруудыг харуулсан байна. За эхний хувилбар нь нэг сортын үрийг үржүүлэхийн ба таварын зориулалтаар зэрэгцүүлэн тарих. Үржүүлэхийн талбай таварын тариалангийн талбайг хооронд нь 1 м өргөн зурвасаар тусгаарлана.
Энэ хувилбарын давуу тал бол тариалалт хураалтын үеэр үрлүүр буюу компаниг эхлээд товарын тариаллын талбайд ажиллуулсны дараагаар үр үржүүлэхийн талбайд шууд цэвэрлэлгүйгээр ажиллаж болно. Үүнд анхаарах зүйл бол үрлүүр эсвэл комбайн өмнө өөр талбайд ажилласан дотор нь өөр сортын үлдсэн байж болох учраас эхлээд заавал товарын талбайд ажиллуулсны дараагаар үр үржүүлэхийн талбайд ажиллуулна. Дараагийн нэг хувилбар бол нэг том талбайг хувааж хэд хэдэн сорт тариалах хувилбар. Энэ тохиолдолд сортын үржүүлэхийн талбайнуудыг хооронд нь мөн л 1 м өргөн зурвасаар тусгаарлана. Энэ хувилбарын сул тал нь тариалалт хураалтын техникийг нэг сортын үржүүлэхийн талбайд ажилласны дараа дараагийн сортын талбайд ажиллуулахын өмнө цэвэрлэх шаардлагатай бөгөөд цэвэрлэхэд нэлээд цаг зарцуулдаг. Хэрвээ нэг талбайд хоёрхан сортын үр үржүүлж байгаа бол нэгдүгээр хувилбарт заасны дагуу үрлүүр буюу компаниг Б сортын талбайд ажиллуулсны дараа эхлээд А сортын товарын тариаллын талбайд ажиллуулад дараа цэвэрлэхгүйгээр А сортын үр үржүүлэхийн талбайд ажиллуулж болно. Сүүлд дурдсан хувилбарыг илүү хялбарчилж компани цэвэрлэх ажлын ачаалтыг хамгийн их хэмнэх боломжтой хэлбэрт оруулсан хувилбарыг энд харууллаа. Нэг сортын үржүүлэхийн талбайг өөр сортын талбайгаас тусгаарлахдаа 1 м өргөн зурвас гаргахын оронд 2-3 авцын өргөнтэй зурвас нь тухайн сортыг таварын зориулалтаар тарина. Ингээд хураалтаар жишээ авахад эхний сортыг хураасны дараа хоёр дахь сортыг хурахдаа компаниг эхлээд таварын зориулалтаар тарьсан зурвасанд ажиллуулад дараа нь цэвэрлэлгүйгээр үр үржүүлэхийн талбайд ажиллуулна. Үрлүүрийн 2-3 авцын өргөнөөр бий болгосон таварын тариаллын зурвас нь нэг ёсондоо тусгаарлах зурвасын үүрэг гүйцэтгэнэ. Гол анхаарах асуудал бол тэмдэглэгээ. Талбай зурвас бүрт ямар сортыг үрийн эсвэл таварын зориулалтаар тарьсан гэдгийг характер компани жолоочд маш ойлгомжтой тод харагдахуйцаар тэмдэглэх хэрэгтэй. Үр үржүүлэхийн талбайн хөрс боловсруулалт тариалалтыг технологийн дагуу дээд зэргийн чанартайгаар хийх шаардлагатай. Үр суулгах гүн игнээ дэх үр хоорондын зайг зөв тохируулж тариалалтыг аль болох жигд хийх нь талбайн цохиулт ба ургамлын өсөлт жигд сайн явагдаж болц нэг цаг хугацаанд жигдрэх улмаар сайтар жигдэрсэн үрийн өндөр ургац авах нөхцөлийг бүрдүүлнэ. Боломжтой бол үр үржүүлэхийн талбайд тариалалтыг зөвхөн хийм үрлүүрээр хийх хэрэгтэй. Хийм үрлүүрээр нэг сортыг үрлэсний дараа өөр сорт үрлэхийн өмнө аралтай хийгээд цэвэрлэхэд хамгийн хялбар байдаг. Ургамал ургалтын хугацаанд үр үржүүлэхийн талбайнуудад байнга ажиглалт хийж шаардлагатай тохиолдолд хагас технологийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Жишээ нь ургалт сайтай устгахад хэцүү хог ургамлууд талбайд илэрвэл дараар зулгааж устгах хэрэгтэй. Нэг сортын үр үржүүлэхийн талбайд шинж чанараараа тухайн сортоос ялгаатай өөр сортын үр ургаж сортын холж үүсгэсэн нь илэрвэл даруй устгах нь өөр тармил. Жишээ нь буудаан үр үржүүлэхийн талбайд рапс ургасан бол мөн л бусдад цэвэрлэнэ. Харимтлын ургалтын явцад хог ургамалтай тэмцэх ажил амаргүй нэлээд ажиллагаа ихтэй боловч үр үржүүлэхийн талбай хог ургамалгүй байх тусам үрийн ба сортын цэвэршилт сайжрахаас гадна хураалтын дараа өтрөм дэгдэх цэвэрлэгээний ажил ихээхэн хөнгөрдгөө. Хог ургамал устгах ажлыг аль болох цэцэглэхээс өмнө хийж гүйцэтгэх хэрэгтэй. Хэрэв хог ургамлыг устгаж амжаагүй байхад цэцгэлчихвэл үр нь боловсрч талбайд цацагдаж улам их үржиж олшрах аюул үүснэ. Буудаан үр үржүүлэхийн энэ талбайнуудад ургах чадвар сайтай хог ургамлууд маш ихээр тархсан байгаа нь харагдаж байна. Энэ хог ургамлуудыг гараар зулгаад талбайг цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв хог ургамлаа устгаж чадахгүй бол маш их холцтой буудаан үр хурааж авна. Ийм үрийг үр цэвэрлэх машинаас ч холцоос нь бүрэн гүйцэд салгаж чадахгүй.
Энд мөн л ургах чадвар сайтай хог ургамлууд тариалангийн талбайд хагассан байгаа нь харагдаж байна. Үр үржүүлгийн талбай ийм байж болохгүй. Хог ургамлуудыг нь зайлшгүй устгах шаардлагатай. Ийм хог ургамлуудыг цэцгэлэхээс өмнө устгах чадаагүй улмаас үр нь боловсрсон бол хөрсөн дээр унаж тархахаас өмнө амжиж бүтэр түргэн талбайгаас зайлуулах хэрэгтэй. Үр нь өрсөнд дагчхал юм бол дараагийн жилүүдэд үр үржүүлгийн талбайг улам их бохирдуулах аюул үүснэ. Хонгоо хошуу будаагч гэсэн цэцгэлэхээс өмнө амжиж устгах нь хэрэг устгахгүй байсаар үр нь боловсроод буудаан үрэнд холилдвол салгахад хэцүү бөгөөд нэлээд ажил олно. Буудаан үрэнд хонгоо хошуу будааны үр холилдож бохирдуулснаар түүнчлэн өмнө нь энэ хог ургамал ургадаггүй байсан өөр талбайд үрээр дамжин харахах аюултай. Ургац хураалтын үеэр ямар асуудлуудад анхаарах шаардлагатай вэ? Үр үржүүлгийн талбайгаас хураах үрийн чанарт тариалтаас гадна ургац хураалт ихээхэн нөлөөлдөг. Хураалтад анхаарал болгоомжгүй хандаж үрэнд холц бохирдол оруулсны улмаас өмнө нь цэвэрхэн байсан үр үржүүлгийн талбай бохирдож үржүүлэлт нийцэхгүй болох талбайг эргээд цэвэрлэхэд маш их зардал жирэгдэл гарах асуудал үүсдэг. Ийм учраас үр үржүүлгийн талбай ургац хураалтыг сайтар төлөвлөж нягт нямбаа хийж гүйцэтгэх ёстой. Хураалтад дараах зарчмуудыг баримтна. За үүнд нэгдүгээр ургацыг цэвэрхэн хураах тусам сүүлд нь өтрөнд үр цэвэрлэх ажлын ачаал бага байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За хоёрдугаар үр үржүүлгийн талбайн ургацыг хаваарын зориултаар тариалсан талбайгаас ямагт төрүүлж хураана. Үржүүлгийн талбай бүрийг байн ажиглаж хяналт тавьж аль талбайн ургацыг хэзээ хураавал хамгийн тохиромжтой вэ гэдгийг тодорхойлж байх хэрэгтэй. Ургац хураахад тохиромжтой хугацааг тодорхойлохдоо буудаан болц үрийн чигийн агуулмж зэрэг үзүүлэлт мөн үр дөрвөн дотор соёл гэрэл үүснэ үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Хураалтын тохиромжтой хугацаа түүнчлэн сортоос зохих хэмжээнд хамаарна. Үр үржүүлгийн талбайн ургац хураахад хамгийн сайн камбана хамгийн чадварлаг туршлагатай жолоочийн хамт ажиллуулах нь зүйтэй. Зэвэрлэхэд аль болох хялбар камбайн ажиллах хэрэгтэй. За камбаны тохиргоог зөв хийж сайн цэвэрлсэн байх ёстой. Тухайлбал шигшүүрүүд нь цэвэрхэн салхи хангалттай үлээж жижиг гэмтсэн хорчгор үр хог ургамлын үрийг хийсгэж зайлуулдаг байхад тохируулагдсан. За мөн цайруулах тосгуурын тохиргоо зөв хийгдэж үрийг гэмтээ няцлах эрсдэл бага байх зэрэг нөхцлүүдийг хангагдсан байхаар тохируулах нь зүйтэй. За дараагийн асуудал бол ургац хураалтаа ба тээвэрлэлтийн логистикт нарийн хяналт тавих хэрэгтэй. Аль сортыг хэзээ хураасан, хаана хадгалсан зэрэг мэдээллийг маш сайн бүрдүүлж баримтжуулна. Өөр нэг анхаарах асуудал бол ургац тээвэрлэх автомашин цэвэрхэн байх ёстой. Мөн ялангуяа шинэ сортын үр үржүүлсэн нөхцөлд үрийн сортын цэвэршилтийг алдагдуулж болохгүй учраас тээвэрлэх автомашины цэвэр байдалд ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулвал зохино. Сайн чанарын үр бэлтгэхийн тулд мөн өдрөмийн ажлын хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Юуны өмнө хураасан үрийг хүлээж авах, мөн техникийн шаардлагад нийцсэн зориултын төхөөрөмжөөр үр цэвэрлэх, ариутгах ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг сайтар хангах нь чухал. Чанарын өндөр зэрэглэлийн үр бэлтгэхийн тулд өдрөмд анхаарах гол асуудлууд нь сорт холилдуулахгүй байх, мөн үрийг хуурай цэвэрхэн хадгалах гэсэн асуудлууд байгаа. За эдгээр нөхцлүүдийг биелүүлэхийн тулд өдрөмд дараах зарчмуудыг мөрднө. Үүнд нэгдүгээр өдрөмийн талбай цэвэрхэн хуурай бөгөөд аль болох дээвэртэй байх шаардлагатай. Хэрв дээвэргүй бол хангалттай зузаан бат бөх хучлагаар хангасан байх ёстой. За дараа нь үр цэвэрлэх төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан, төхөөрөмж сааталгүй ажилладаг,
зөв хэмжээтэй шигшүүрүүдээр тономлогдсон байх шаардлагатай. Буудаан үр цэвэрлэхэд аль болох том ширхтээ үр бэлтгэхийн тулд доод шигшүүр нь 2.2 мм-ээс багагүй, голч өгвөл 2.4 мм голчтой байна. Үр том ширхтээ байх тусам соёололт сайтай, тариалтын дараа талбайн зохиолт нь өндөр байна. Сорт солигдох үр цэвэрлэх төхөөрөмжийг сайтар цэвэрлэх шаардлагатай. Даралттай хийгээр үлээж цэвэрлэх нь хамгийн тохиромжтой. За тухайн аж ахуйн ажилчдын ачаалал, хөдөлмөр зохион байгуулалтын хуваар зэргээс шалтгаалж үр бэлтгэлийн ажлыг цаг хугацааны хувьд хэд хувааж болно. Намар ургац хураалтын дараа үрийн ба даваарын ургац их хэмжээгээр төвлөрүүлэх үед үрийн цувуунуудыг эхний цэвэрлэгэнд оруулж хатаагаад үрийн чийг 15%-аас доош орсон үед нь хадгалалтад шилжүүлнэ. За хавар тариалтын өмнө буюу 3-аас 4-р сард үр бэлтгэлийн үндсэн ажлыг хийж гүйцэтгэх нь ялангуяа үрийг ариутгах бол хавар хийгдэх үр бэлтгэлийн ажил маш чухал ач холбогдолтой. Үр ариутгалыг намрын хураалтын дараа хийвэл үрийн хөврөл гэмтэж өвд хадгалагдах явцдаа соёодох чадвар нь муудах эрсдэлтэй. Ийм учраас үрийг яг тариалахын өмнөх нь ариутгах нь зүйтэй. Үрийн соёодох чадвар ба мянган үрийн жинг яг тариалт хийхийн өмнө тодорхойлно. Тариалтын яг өмнө тодорхойлох нь хамгийн өндөр наривчлалтай байх бөгөөд уг үзүүлэлтүүдийг зөв тогтоосон нөхцөлд тариалах үрийн нормыг ч мөн маш өндөр наривчлалтайгаар зөв тогтоох боломжтой. Үтэн дээгдэх төрөл бүрийн ажлуудыг удирдах хяналт тавих нь маш чухал боловч энэ нь өөрөө маш их ачааллтай ажил юм аа. Ийм учраас уг ажил тохирох аж ахуйн ажилтнуудыг зориуд сургаж бэлтгээд энэ ажлыг хариуцуулах нь хамгийн оновчтой шийдэл юм аа. Өдрийн ажлыг нийтэд нь хариуцах тодорхой эзэнтэй болгосноор сайн чанарын үр бэлтгэх мөн даваарын будааг өдрөнд муутгахгүй зөв хадгалах боломж нэмэгдэнэ. Үр бэлтгэлийн ажлыг хийж дуусгасны дараа үрийн хадгалалт, савлгааг технологийн дагуу зөв хийж гүйцэтгэх асуудал тавигддаг. Үрийг зөв хадгалж савласнаар алдагдalgүйгээр, гэмтээлгүйгээр худалдан авагчдад тээвэрлэн нийлүүлэх боломж бүрдэнэ. Үрийг задаагаар энгийн шууданд мөн 500-аас 1000 кг-ийн багтаамжтай big bag буюу даацын шууданд савлаж хадгалах буюу тээвэрлэж болно. Даацын шууданд хадгалах нь хамгийн хялбар бөгөөд зардал багатай. Үр тээвэрлэх, ажих, буулгах ажиллагаа нь савлгааны төслөөс хамаарна. Задаа үрийг ичнэхээр эсвэл агаараар хөдөлгөж болно. Ажиж буулгах зориултын дэвштэй тэрэгэнцээр үтрэн талбайн хооронд тээвэрлэх ба үүнд шаардлагатай ажлын ачаалал харьцангуй бага байдаг. Шуудан цавлсан үрийг ажих, буулгах, тээвэрлэхэд ажиллагаа ихтэй учраас цаг, хүн хүч маш ихээр шаардлагатай. Ийм учраас үрийг шуудан цавлах нь томоохон аж ахуйнуудад тохиромжгүй. Үрийг хадгалах, өтрмээс талбай руу найдвартай тээвэрлэх, үрлүүрийн бункерийг үрээр дүүргэх зэрэгт хамгийн тохиромжтой савлгааны төрөл бол дээлх хоёр хувилбарын ундах хувилбар болох даацын шуудан юм аа. Даацын шууданд цавлсан үрийг сэрээтэй ачигчаар эсвэл тракторын сэрээгээр өргөж дөөрөлөхөд маш хялбар. Үрийг талбайд аваачиж үрлүүрийн бункерийг дүүрэхэд ч хялбархан байдаг. Иймээс энэ хувилбар том дунд аж ахуйнуудын хэрэгцээнд хамгийн сайн нийцдэг. Тариалангийн аж ахуйд үр үржүүлж, үр бэлтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломж арга замуудыг эрэлхийлж судлах хүрээнд шийдвэрлэх ёстой нэг чухал асуудал бол аж ахуйдаа ашиглах үр бэлтгэлийн төхөөрөмжийг зөв сонгох асуудал юм аа. За үр бэлтгэлийн суурин ба хөдөлгөөнд төхөөрөмж байдаг. Суурин төхөөрөмж нь жил бүр маш их хэмжээний үр бэлтгэхэд зориулагдсан. Учраас ийм төхөөрөмж тариалангийн олон аж ахуйнуудын үрийг нэг дор төвлөрсөн байдлаар бэлтгэхэд илүү тохиромжтой. Харин үр бэлтгэлийн хөдөлгөөнд төхөөрөмжүүд нь өөрийнхөө хэрэгцээний үрийг бэлтгэхээс гадна бас
хөрс зэрэгэлтэй жижиг аж ахуйнуудад үрийг бэлтгэж өгдөг томоохон аж ахуйнуудын хэрэгцээнд нийцнэ. Үр бэлтгэх орчин үеийн төхөөрөмж техникийн хувьд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ? Нэгдүгээр төхөөрөмж үр цэвэрлэх, сортлох үндсэн үйлдэлээсээ гадна үр ариутлах үйлдэлтэй байх. Үүнд зориулагдсан тоноглолтой байх нь тустай. Ингэснээр нэлээд их ажлын цаг хэмнэх боломж бүрднэ. Үрийг эхлээд нэг төхөөрөмжөөр цэвэрлэж сортлоод дараа нь ариутлах үйлдэлийг өөр төхөөрөмжөөр нэмж хийх шаардлагагүй болно. Үр боловсруулах төхөөрөмж дотор үр цэвэрлэгдэж сортлогдсныхоо дараа төхөөрөмж дотор багтсан ариутгалын эд ангируу зөөгдөж зориулалтын бодисоор технологийн дагуу ариутгах боломжтой юм аа. За цэвэрлэх, сортлох, ариутгах гэсэн ийм нийлбэл үйлдэлтэй төхөөрөмжийг ашигласнаар үр бэлтгэх ажлын бүтээмж эрс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл нэг цагт бэлтгэх үрийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн бэлтгэсэн үрийн чанартаж сайнаар нөлөөлнө. За дараагийн асуудал бол үр цэвэрлэх, сортлох төхөөрөмжийн тохиргоо таримал ургамлын төрөлт зүйлийн ба сортын онцлогт нийцүүлэн хувьсгаж өөрчлөх боломжтой. Наривчлал сайтай байх шаардлага тавигддаг. Жишээ нь сортуудын хооронд үрийн хэлбэр хэмжээ зөрүүтэй байвал төхөөрөмжийг тухайн сортын үрийн хэлбэр хэмжээнд тохируулах хэрэгцээ үүснэ. Төхөөрөмжийн тохиргоо түүнийг өөрчлөх боломж үйлдэлүүд нь дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд цэвэрлэх аппаратад үр оруулах хурдыг өндөр наривчлалтайгаар тохируулах боломжтой байх. Үрийг давхарлан байрлуулсан голчоороо ялгаатай хэд хэдэн шигшүүр ашиглан механикаар цэвэрлэдэг байх. Шигшүүрүүдийн солиход хялбар хэвгийг нь тохируулахад боломжтой байх. Шигшүүр бөглөхөөс хамгаалах механизм нь найдвартай байх. Салхины урсгалыг өндөр наривчлалтайгаар маш хялбархан тохируулах боломжтой байх гэсэн шалгууруудыг бол хангасан байх шаардлагатай. Үр бэлтгэх төхөөрөмжтой хамт тэрьер ашиглах боломжтой байх гэсэн бас нэг шаардлага байна. Тэрьер нь мөн үр цэвэрлэх, сортлох үүрэгтэй. Зөвхөн хугарсан үр, жижиг үртэй хог ургамлын үр, хорчхор үр, харга өвчнөр өвчлсөн үр зэрэг богино үр ялгадаг тэрьер. Мөн урт ба богино үр ялгадаг гэсэн хоёр төрлийн тэрьерийг үр бэлтгэлд ашигладаг. Сорт солигдох үед төхөөрөмжийг нээдтэн түргэн шуурхай цэвэрлэх боломжтой байх шаардлагатай. Энэ шаардлагад орчин үеийн техник илүү нээсэн. За дараа нь үр цэвэрлэхийн өмнө үрийн дээд авах боломжтой байх ёстой. Мөн үрийг чанартай сайн ариутгадаг байх. Ариутгалтын бодисыг хэрэгцээтэй тун хэмжээгээр нь тохируулах боломжтой байх шаардлагатай. За цаашлбал үр савлгааны төрөл бүрийн сонголттой байх. Тухайлбал үрийг задгайгаар, энгийн шууданд эсвэл баацын шууданд савлах боломжтой байх шаардлагатай. Мөн төхөөрөмжөнд засвар үйлчлэгээ хийхэд хялбар байх. За төхөөрөмжтэй харьцаж байгаа хүн ариутгалын бодисын тоосноос хамгаалагдсан байх. Үүнд зориулагдсан тоос сорогч суурьдагдсан байх. Төхөөрөмжийг ажилуулахад биеийн хүч бага шаарддаг байх. За энэ шаардлагад бол сүүлийн үеийн үр бэлтгэх төхөөрөмжүүд илүү нийцэж байгаа. Ингээд эдгээр шаардлагуудыг хангасан нийлбэл үйлдэлтэй орчин үеийн үр бэлтгэх төхөөрөмжийг болол тусгайлан сурч бэлтгэгдсэн хүн ажилуулах нь зүйтэй юм аа. Үр бэлтгэлийн орчин үеийн хөдөлгөөн төхөөрөмжийн жишээ болгож энэ зураг дээр Германы Petrus компанийн үйлдвэрлэсэн төхөөрөмжийг харуулсан байна. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Хичээлтэй холбоотой асуулт байвал асууж болно.